За шулуун хуулиуд бол өнгөрсөн үйл тог тасарсан. Монгол улсын одоо суурилсан хүчин чадал яг бодиттойгоор эдийн засгийн өсөлтийг одоо Монгол улсын иргэдийн хэрэглэг гүйцэхгүй байгаа. Тийм болохоор энэ жил бол яа харахгүй эрчим хүчний дутагдал гарах бодиттой эрсдэл бол байгаа. Тэрийг бол ил тод хэлэх хэрэгтэй. Тэрийг бодиттойгоор тийм эрсдэл байгаа. Харин тэр эрсдлийг бууруулахын төлөө одоо ажиллаж байгаа. Яавал эрчим хүч таслахгүй байх уу, тог таслахгүй байх уу гэдэг дээр ажиллаж байгаа. Хүчин чадал нь хязгаартай хүрсэн. Бидний үйлдвэрлэж байгаа, нийлүүлж байгаа цахилгаан болон дамжуулж байгаа шугамын хүчин чадал нь дээцэгтэй тулсан. Холбыг хүссэн ч холбогод маш хүндрэлтэй болсон. Тэгээ энэ юу гэсэн үг вэ гэхээр бид нар хэн нэгэн суучаад эрчим хүчний салбарын ч юм уу эсвэл сайдын ч юм уу дарган ч юм уу зөвшөөрөхгүй байгаа асуудал биш. Энэ угаас эрчим хүчний салбарын хүндрэл нь энэ юм байна. Ийм байгаа болохоор тэр төсөв санхүүгийн өрөнд орж байгаа юм. Тэгээ цаанаасаа өөрөөсөө техникийн хувьд байдаг чадлаараа олон жилийн турш засвар үйлчлэгийн хангалтгүйгээр ажилласан учраас бидний одоо байгаа эрчим хүчний нөхцөл байдал яг ийм байна. Тэгээ энийг бол бид нар онцгой нөхцөл байдал байгаа бол онцгой гэдэг хүлээн зөвшөөрөхгүйгээр онцгой ийм хүндэрсэн байгаа салбараас хэвийн зүйл хүсэх нь өөрөө бас өрөөсгөл юм шүү. Тийм болохоор одоо бид нар бас тодорхой хэмжээгээр бодит байдлыг иргэдч болон салбарынч улс төрчид дарга нарч бодлогын боловсруулж байгаа төвшөнд ч гэсэндээ мэдэх ёстой. Тэгжиж шийдлээ бодиттой гаргана өгөхөөс олон жилийн турш онцгой байхад онцгой биш мэтэр хэвийн мэтэр аргацааж ирсэн алдаа юм аа. За мэдээж хэрэг өмнөх сайдын болон сайд нарын явуулж ирсэн бодлогыг энэ дээр зөрчлөөдөх юм байхгүй үргэлжлүүлээд залгамж чалааг нь хадгалаад явнаа. Сэргээгт эрчим хүч бол Монгол улсын нэг том баялаг. Сэргээгт эрчим хүчний асар их баялагтай Монгол улс. Дэлхийн хөгжлийн хандлага ч гэсэндээ нүүрс төлөхгүйгээр сэргээгдэхээр хангах одоо тэр чиглэл рүү явж байгаа. Технологич хөгжиж байна. Тэгэхээр миний хувьд ерөн зөвөр одоо эрчим хүчний яамны хувьд сэргээгт эрчим хүч бол бодлогын бас нэг тэргүүлэх чиглэл байх болно. За тэр дотроо Монгол улс бол тархмал улс. Улаанбаатарт бид нар бөөгнөрсөн байгаа болохоос ч бүгдээрээ тарж амьдардаг ийм том нутагтай, өргөн удам нутагтай ийм улс. Тэгэхээр энэ улстай таарсан зөвхөн шугам татхаас гадна тархмал их үүсвэр хэрэгтэй. Тархмал өөрөөр сум бол сумаа тодорхой хэмжээгээр хангацдаг, тэр нь сэргээгдэхээр хангагддаг байх юм бол бид нар тог таслахгүй, тогны хүчтэй хангалттай байх. За элдв осол гэмтэл эсвэл ямар нэгэн шалтгаан гарлаа гэхэд бүгдээрээ тасардаггүй гэхэд бие даасан байх. Одоо иймэрхүү нөхцлөөр бид нар бас судалгаа хийж байгаа. Цаашдаа бас яг бодлогын төвшөнд энийг дэмжиж ажиллана. Одоо иргэдийг жишээл 20 кВт хүртэл өөрөө сэргээгдэх хүчний дээр нарны байна уу их үүсвэр бий болох юм бол эрчим хүчний системтэй холбогдоод тэрийг худалдаж болно гэсэн иймэрхүү зарчим бодлого хэрэгжиж байгаа тав мэдж байгаа. Энийг бол илүү үр дүнтэй болохын төлөө бодлогын дэмжлэг үзүүлж ажиллана. Ямар хөгжүүлнэ гэсэн. За энэ бол засгийн газрын түвшин шийдэх асуудал. Эрчим хүчний салбар яагаад ийм хүнд байдалд орсон бэ гэхээр бид нар бусад юмны үн нэмэгдээд байгааз махны үн хэд байлаа? 10 жилийн өмнө хэд байсан? 20 жилийн өмнө хэд байсан? Талхны үн хэд байсан? Эрчим хүчний үн бол бараг хэвээрээ байгаа. Тэг бусад шатхуун түлснээс ахуулаад бусад бүх юм ингээд нэмэгдээд өсөөд байхад иргэдийн дундаж орлогч өсөөд байхад дулаан цахилгааны үн бараг хэвэндээ байгаад. Ийм болохоор ямар салбар хүнд байдалд орохгүй байх вэ? Тийм болохоор бид нар салбар нэм алдагдaltaй байлгаад байгаа болохоор шинэ их үүсвэр байхгүй, үр ашиг байхгүй, чадлын цахилгааны эрчим хүчний дутагдлалд орчод байгаа юм аа. Тэгэхээр энэ дээр бол бид нар бодлогын зарчмын өөрчлөлт хийх хэрэгтэй, хандлагын өөрчлөлт хийх хэрэгтэй. Эрчим хүчийг хаячаад тэгээд тэндээс тасалдахгүй тог хангалттай хүчин чадалтай хүлээх нь бол буруу. Тэгэхээр энэ дээр бол бодлогын өөрчлөлт хийнэ. Тэр нь юу гэсэн үг вэ? Үнийг бид рүү хэлсэн. Үн нэмнэ гэж байгаа нэг талын асуудал. Үнийг зохистой төвшөнд аюулчна гэж байгаа нь шал өөр зүйл байна. За би нэг жишээ хэлье. 20 жилийн өмнө Монгол улсын дундаж иргэн айл нийт орлогынхоо 15%-ийг цахилгаан дулаандаа зарцуулдаг байсан байна. Одоо 3 хүрэхгүй хувийг зарцуулж байгаа. Дундаж орлого өссөн байгаа үстэй. Өсөж байгаа. Тэр үед маханд хэдийг зардаг байсан, мах ямар үнэтэй байсан. Одоо мах хэд болж байна. Дундаж орлого өссөн, дагаад өсөөд байгаа байхгүй. Тийм болохоор махны үйлдвэрлэл байгаад байгаа. Гурилын үйлдвэрлэл байгаад байгаа.
Эрчим хүч дулааныг бид нар огт үнэгүй байх хэрэгтэй. Эсвэл огт ингээд дээр үеих шиг ингээд төр дааж явах гэсэн хандлагаасаа салах хэрэгтэй байна. Тэглээгээд үнийг ингээд огцом нэмнэ гэсэн үг биш ээ. Зохистой төвшөнд нь авчиж нөгөө талаас нь үр ашгийг нь сайжруулж өртгийг нь бууруулах. За энэ бол одоо эрчим хүчний яамны болон одоогийн засгийн газрын бодлого байх болно.